За эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхний хүртэлцоход бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Баян Хонгор аймгийн Жин сум зохион байгуулагдсан Баян Хонгор аймгийн 2026 оны бага насны говийн бүсийн хурдан мордын уралдаанаас бэлтгэсэн нэвтрүүлэг өргөхөд бэлэн болж байна. За Баян Хонгор аймгийн Жин сумын морин спорт уяштай холбоо, Баян Хонгор аймгийн засаг даргын хамын газар, за нутаг орно гэсэн сэтгэлтэй олон хүмүүс хамтарч тус баяр наадам уралдааныг зохион байгуулсан байгаа. За одоо уралдааны хүрээнд хурдан хязгаалan шүдлэн дагны уралдаан болон за сонгомол дунд сонгомол баг гэсэн одоо ангиллын 5 одоо уралдаан зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм аа. За ингээд одоо эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Баян Хонгор аймгийн Жин сум зохион байгуулагдсан Баян Хонгор аймгийн говийн бүсийн бага насны мордын уралдааныг хүлээн авч үзнэ үү. За бөхөр шалда орчилоо ийхүү хурдан одоо хязгаар насны мордын уралдаанд бүртгэгдсэн хор зурдын хөлгүүд гарааны 6 дээрээс эргэж байгаа торон мөчийг одоо үзэгчтэй харж байна. За ингээд шууд одоо өнгөн дээр үзүүр дээр очороо. За өнөөдрийн одоо хурдан хязгаар насны мордын уралдаанд нийтдээ 51 одоо алтан дуурдууд одоо бүртгэгдэж уралдааны замд одоо гарсан байгаа. За ингээд тун удахгүй одоо үзүүр дээр очихоор төрөө хайргийн одоо өнгөж урдж байгаа өрөөнүүдийг одоо та бүхэндээ харуулах болоо. За ингээд хурдан хязгаар насны мордын уралдааны талаар 14 дугаартай хурд өрөө бас өнгөн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За энэ 14 дугаартай өрөөд одоо Баян Хонгор аймгийн Богд сумын уяа сумын алдартай Жаргалын Амгалангийн одоо урдан зээр дүрээ одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. 49 дугаартай зээр дүрээ өнөөдрийн Баян наадмын хурдан хязгаар насны мордын уралдааны үзүүр дээр одоо бас гарч ирсэн харагдаж байна. За энэ өрөө Баян Хонгор аймгийн Баянлаг сумын алдартай Пүрэвсрэнгийн Мягмар сэрэнгийн одоо хурдан өрөө Пүрэвсрэнгийн Мягмар сэрэнгийн одоо хурдан өрөө одоо гарч ирсэн харагдаж байна. 1 дугаартай хурдан өрөө одоо гарч ирсэн. За энэ одоо Баян Хонгор аймгийн Жин сумын уяач Гандамрын төмөрч өдрийн одоо хурдан өрөө одоо гарч ирсэн. Баян Хонгор аймгийн Богд сумын уяач аймгийн алдартай Гандамрын төмөрч өдрийн одоо хурдан өрөө гарч ирсэн харагдаж байна. За мөн одоо 49 дугаартай хурдан өрөө одоо 2 дээр одоо гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. Энэ одоо өөрөө одоо Баян Хонгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдартай Төмөрсгийн Баян Жаргалын одоо хурдан өрөө 2 дээр одоо гараад ирсэн. За 11 дугаартай 54 өрөө өнөөдрийн Баян наадмын хурдан хязгаар насны мордын уралдааны хөтөлцөө одоо өгшөж байна. За энэ өрөө Дорногов аймгийн энэ одоо Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын аймгийн алдартай Хүндэшин Пүрэвцрэнгийн одоо хурдан 54 өрөө шүү үзэгчтэй. Дорногов аймгийн Эхэн сумын Монгол Улсын мандал уяач Наран гэрлийн Ононгийн одоо унгаа дуу жоо ойр тож яваараа. За 2 дээр 49 дугаартай урдан зээр дээр одоо гарч ирсэн. Энэ өмнө Баян Хонгор аймгийн Баянлаг сумын уяач Төмөрсгийн Баян Жаргалын одоо урдан зээр дээр 2 дээр одоо гарч ирсэн бол за хурдан хязгаар насны мордын уралдааны 3 дээр хул өрөө одоо уршиж байгаа үзэгчтэй. За энэ одоо сартаа хул өрөө одоо Баян Хонгор аймгийн Богд сумын уяач Жин сумын уяач Гандамрын төмөрч өдрийн аймгийн алдартын одоо өрөөр ойртор манаж болж байгаа ойртор дайлаад байна шүү. За ингээд өнгөн дээр Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын аймгийн алдартай Хүндэшин Пүрэвцрэнгийн одоо хурдан 54 өрөө хөтөлсөн байгаа. За 2 дээр бол одоо Баян Хонгор аймгийн Баянлаг сумын уяач хэний өрөөд оршуулж байгаа 49 дугаартай уралдааны замд домордсон зээр дүр одоо гараад ирсэн хөр өрөө одоо гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. Энэ хөр өрөөд одоо Баян Хонгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдартай уяач Төмөрсгийн Баян Жаргалын одоо урд өрөө. За наадлаар одоо дахиад 7 дугаартай чинь ногоон гуцтай дөрөв унцсан өрөө одоо гарч ирсэн. За энэ зээр дүр одоо гарч ирсэн байгаа шүү. Зээр сая зээр тал зүрхэм. За энэ Баян Хонгор аймгийн Баазгаас сумын уяач Галтын Далхсрэнгийн одоо урд өрөө байна. Зээр дүр одоо энэ дундуур гарч ирж байна. За цаатаараа тэг 42 дугаартай урд өрөө бас ширүүгийн үлдээ одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За тэг 42 дугаартай тэр алаг өрөө бол Баян Хонгор аймгийн Баянлаг сумын уяач Төмөр тогтгийн мөнгө голдын одоо хурд өрөө ойртож яваад байна. Айгүй холоос тагаад ч ойрт яваарай. За ингээд номерууд нь одоо тодорхой сайхан харагдаж байна. 9 дугаартай өрөө бол яг одоо энэ бөө өрөөнийдийн дунд удаа гараад ирлээ үзэгчтэй. За энэ өрөө бол одоо Баян Хонгор аймгийн Жин сумын уяач Төгшин дулгын Дөлгөөн дамирын одоо урд өрөө байна. Дорногов аймгийн Мартад өгшөлтөө өрөө Дөлгөөн дамирын одоо урдан хөр өрөө тэр дунд удаа гараад ирсэн байна. Мөн удаа хар алаг өрөө энэ өрөөний дунд өнгөний өрөөний дунд удаа хар алаг өрөө одоо гараад ирсэн урагшиж байгаа. За тэр одоо хар алаг өрөө бол одоо энэ Баян Хонгор аймгийн Жин сумын уяач аймгийн алдартай Жаргалын Гамбалтын одоо урдан хар алаг өрөө 5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн. 5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн байна. За одоо жоохон хойшоос юм байна. Жоохон хойштоод Баян Хонгор аймгийн Баян сумын
аймгийн алдартай Бямбагийн баяр сайхан өрөө ордорж байна. Энэ өрөөнүүдийн өнгөн дээр 40 дугаартай хэр өрөө ордорж ирсэн. За энэ өрөө одоо Баян Өвөрхангай аймгийн Тарагцмын аймгийн алдартай Тод баярын мөнгөн шагагийн урд дээр өрөө нэг 25-ын бөөрөн дээр одоо энэ арын өрөөнүүдийн өнгөн дээр одоо орж ирсэн. За одоо жоохон урагшлаад яваад байгаарай. За одоо манай жолооч жоохон урагшлаад яваад байгаарай. Бид таавхандаа Баян аймгийн Жинс өмсгөн болгож байгаа аймгийн говийн өмсний хурдан морд уралдааны баг 3 насны морд уралдааныг одоо таавхандаа хүргэж байгаа. За энэ өрөөнүүдийн дунд одоо Баян аймгийн Баян гомсмын аймгийн алдартай Бямбагийн баяр сайхан одоо урдан шарга өрөөд оршуулж байгаа. Төвний урал дээр явж байгаа бор үрээ одоо сарагдж өрөвдөгчтэй. За энэ одоо бор үрээ бол Баян Өвөрхангай аймгийн баруун баялаас өмнө 5-ын Эрдэнэсрэнгийн бор үрээ энд одоо орж иж үзэгчтэй. Дамдингийн Түн баяр гэдэг хүү онцон одоо энэ бөөрөнүүдийн өнгөн дээр Баян Өвөрхангай аймгийн баруун баялаас өмнө 5-ын зэд Эрдэнэсрэнгийн бор үрээ орж ирсэн. За энд алаг үрээ одоо орж ирж байна. Жигүүр алаг гэдэг үрээ Баян аймгийн баялагсан юм яаж төмөр төгтгөн Монголын жигүүр алаг гэдэг үрээ нэг 20-ын бөөрөн дээр одоо оршиж байгаа шиг болж байна. Энэ одоо суурин төстэй жигүүр алаг үрээ бас одоо 20-ын бөөрөн дээр одоо орж ирлээ. За одоо урагшлаад бас үзүүрийн өрөөнүүдийг одоо бөхөж харуулнаа. 30-ын бөөрөн дээр явж байгаа өрөөнүүдийг харуулаад бид одоо урагшилж байна. За ингээд 7 дугаартай хурдан зээр дүр одоо энэ өмзүүр дээр гараад ирсэн байгаа гэж үзээ. Зээр талцсан өрөө бол одоо энэ Баян аймгийн Баацгасмын яаж галтын далхсрынгийн одоо хурдан зээр талцсан өрөө. За галтын далхсрынгийн одоо хурдан зээр талцсан өрөө. За цөөний цаал дээр 91 дугаартай уралдааны зам мордсон Баян аймгийн Жинсмийн яаж Жаргалын гомболт аймгийн алдартай Жаргалын гомболтын алаг өргөсөн 2 өрөө 4-5-ын бөөрөн дээр одоо оршиж байгаа. За наадлын зээр талцсан өрөө бол Баян аймгийн Баацгаас өмнө яаж галтын далхсрынгийн одоо урдан зээр тал зүрэ 5 дээр цаалтан явж байгаа халтар хар алаг өрөө бол одоо энэ аймгийнхаа одоо бүсийн уралдаанд нодны аман үзүүл одоо ордож байсан. Аймгийн алдартай Жаргалын гомболтын одоо урдан хар алаг өрөө байгаа шүү үзэгчтэй. Энэ 3 өрөө Баян аймгийн Жинс өмсгөн болгож байгаа 2026 оны аймгийн говийн бүс урд мөрдөн уралдааны хурдан хязгаар насны мөрд уралдааны хөдөж уралж байгаа. Жоохон урагшлаад өгөөрэй. За жоохон урагшлаад өгөөрэй. Үзүүрээ. За Өвөрхангай аймгийн Хайрхан Дулаансмын аймгийн алдартай яаж Гүндэшин бүрвцрэнгийн одоо урдан цавд халзуурэ хөтөлсөн байгаа шүү. Зээр халзуурэ хөтөлсөн байгаа шүү үзэгчтэй. За энэ одоо бас дааг шүтлэн бол одоо хурдан байсан 2024 онд Баян Өвөрхангай аймгийн 200 жилийн баяр наадамд бас төрүүж харигдсан ийм өрөө одоо гараад ирсэн байгаа урагшилтай. За 2 дээр 49 дугаартай уралдааны замд одоо мордсон Баян аймгийн Баян тэгсмийн яаж Төмөрсгөн баян жаргалын одоо урдан үрээ гараадсан аймгийн алдар яаж Төмөрсгөн баян жаргалын одоо урдан үрээ гараадсан Торнот аймгийн цагаа одоо урагшилтай ийм одоо үрээ гараад ирсэн. За ард дээр нь энэ алаг үрээ за одоо 3 дээр одоо гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ 142 дугаартай энэ алаг өрөө Баян аймгийн Баацгасмын Батүлгэн Батэрдны одоо урдан хул алаг өрөө байна үзэгчтэй. За энэ одоо Сүхбаатар аймгийн нийслэлийн алдарт яаж гандуулгын одоо одоо за энэ одоо хул алаг өрөө бол одоо Баян аймгийн Баацгасмын яаж Батүлгэн Батэрдны одоо урд өрөө Батүлгэн Батэрдны алаг өрөө бол 3 дээр шүү үзэгчтэй. За барай бол одоо үндсэндээ бол нэг ороход 1 км одоо хугацаа үлдээ дээ. За аргагүй одоо хурдан байгаа байна үзэгчтэй. Ингээд Өвөрхангай аймгийн Хайрхан Дулаансмын аймгийн алдарт байж Гүндэшин бүрвцрэнгийн одоо урдан зээр тал зүрэ. За хөтөлсөн хэвээрээ одоо наашаа урагшилж байгаа. Зээр тал зүрэ. За ингээд барайнд орж ирэхэд эрхэм мөнөд үзэгчтэй Өвөрхангай аймгийн Хайрхан Дулаансмын аймгийн алдарт байж Гүндэшин бүрвцрэнгийн одоо хурдан зээр тал зүрэ. Баян аймгийн 2026 оны аймгийн бүсийн уралдаанд одоо төрүүлэн ирж төмөө олныг одоо баясгаж байна. Өвөрхангай Хайрхан Дулаансмын аймгийн алдарт байж Гүндэшин бүрвцрэнгийн зээр тал зүрэ төрүүлээ үзэгчтэй. Өвөрхангай Баян аймгийн Баялагсмын аймгийн алдарт байж Төмөрсгийн баян жаргалын одоо урдан зээр дүрэ аман үзүүнд одоо урдаллаа. За хайргийн 3 дээр Баян аймгийн Баацгасмын залуу яаж Батүлгэн Батэрдны одоо хурдан хул алаг өрөө хайргийн 3 одоо урдалж байна. Хайргийн 3 одоо урдаллаа. За босод одоо сонирхолтой сайхан уралдаан гарлаа даа. За 4 дээр энэ Баян аймгийн Жинсмийн аймгийн алдарт байж Жаргалын гомболтын хар алаг өрөө хайргийн 4 одоо хурдалж байна. Хайргийн 4 одоо хурдалж байна үзэгчтэй. Баян аймгийн Жинсмийн аймгийн алдарт байж Жаргалын гомболтын урд өрөө. За хайргийн 5 дээр аль нь вэ гэдэг одоо бүгдээрээ харъя. За 48 дугаартай хээр үрээ одоо орлоо үзэгчтэй. За одоо нэлээ араас дайраад одоо орчлоо. За шар хээр үрээ одоо энэ Баян аймгийн Жинсмийн байж Батнасанган Батөрж аймгийн алдарт өрөө бас хайргийн 5-д одоо хурдалж байгаа харагдаж байна. За ингээд арын үрээнүүд одоо орж ирсэн. За 6 дээр 7 дугаартай зээр тал зүрээ бол Балтийн далхсрынгийн одоо хурд үрээ Баян аймгийн Баацхан сумаас одоо 7. За 58 дугаартай хурдан бор үрээ одоо орж ирсэн үзэгчтэй. За 58 дугаартай Сүрэнжин Монгол Улсын алдартай энэ өрөө шүү нэ. Өвөрхангай аймгийн баруун бүс Баян тас маш Эрдэнэсрэнгийн одоо хурд өрөө шүү үзэгчтэй.
За ардын зээл дүр бол одоо энэ Сүрэнжийн одоо зээл дүр бол одоо энд одоо орж иж байгаа шиг. Сүрэнжийн одоо алдар дүүрээ энд одоо орж иж байгаа шиг байна. За ингээд арын өрөөнүүд одоо хөлшөрөх 12 дугаартаа хол үрээ чойжжүүн дэр аймаг алдар дөржин хол үрээс гарсан цагаас өнгөнд одоо ордолж байсан. 2 дугаартаа энэ Өвөрхөн аймгийн нарийн тээлийн Инх жаргалын баяр манагийн ордон хээр үрээ одоо орж иж байна. Халзуураа сайхан төрүүлээ баяр хүргөө. За баярлалаа. Намаг Өвөрхөн аймгийн Харвар сүмийг Цэрэглээ Отготор гэдэг. Энэ манай продюсерийн мадх хэр үрээ байгаа. Нодлын аймаг төрүүлээд Баянгалыг бүс 100 жилээр даагандаа төрүүлээд. Удам нь болохоор эцгийн дорн говийн их цомын наран гэрлээ онон гэд хай язраг цэвэр язрагтай. Хин болохоор продюсерийн үрээ. За мадх хөрөө баяр хүргөө. Баярлаа. За Баянгор төрж төрөө авлаа шүү дээ. Амар баярлж байна. Баярлж байна. За өөрийгөө үзэж байгаа хүмүүстээ аав ээж таанд ч юм. Хайташ. Зээл дүрээ өнөөдөр сайхан урлалаа баяр хүргөө. За баярлалаа. За зээл дүрийн хамт тий. Зээр дүрээ Дорнжин цагаав нацаг дөржин баяр сайхны доллар алзаа зэрэгний төл. Тэгээд хинтийн баяа даваж Хэрлэнбаатар ах маань дамжиж ирсэн өрөө байгаа юм. Тэгээд байхдаа орд өрөө санал болгож гисэн. Байхдаа маш баярлалаа. Тэгээд оёж шордлоос аймаг алдартай баян жаргалахтаа болоо. Он жордлоос төгсөөдүүд баярлалаа. Алаг үрээ өнөөдөр харийн 3-т одоо хордлоо. За баяр хүргөө. За баярлалаа. За алаг өрөөнийхээ тухай ярив. Энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ган тулга гэж үнэ унагаад байгаа. Тэ нийслэл авч ган тулга гэж үнэ. Би даагад навчсан. За. Шүтлөөрөө өнгөрсөн дун сумын хардаа босол төрүүлчихэд давхар байгаа баянлаг говь мөртч харин угаар тавьсан. Тэгэхээр хонгой шүлэг 10 гаргаад ирсэн те. Аха. Тэгээд энэ анхны хавьяг хийж. Адмистик лоо тий. Оо тий яг хоо төм олон цугсан сайхан хөргөн дэлгэр сайхан наатан болчихдөг журамтай тий. Аймгийнхаа бүс дайрагдлаа баяр хүргөө. За баярлалаа. Би Баянгор аймгийн жилсэн аймгийн алдартай жаргалын гомболт гэдэг үзэл байна. За миний харлаг өрөө Төв аймгийн Алтан мөлгийн Мэндэгийн ямсрагддаг өнөө унгаад дөө. Баянгор аймгийн жилсэн сумын алдарт цэн дутдаг дүүгээс авсан даана. Одоо 3-4 мөс орж байна да. Сая өцөгдөр уржигдөр Баянгор аймгийнхаа наадмд 10 арч гэж тэгээ хүртлээ. Өнөөдөр зөв. За Баянгор аймгийн говийн үсэж байгаа сумынханда өнөөдөр баяр мэдрэмж да. За хэрвээ сайхан урлаж өнөөдөр сайхан хайрагдлаа баяр хүргөө. Сайхан урлаж сумдаа сайхан жис сумдаа харигдлаа. Баянгор аймгийн жис сумын хүрээм зэрэг тах өрөө байгаа юм. Аа. Бууцхан сумын Монгол Улсын алдарт яаш Сэдв гоон гадуу дээд хөшлөн. Наташи Батсана гэдэг одоо эзэн Наташи Батсана гэдэг. Баянгор аймгийн Жин сум зохион болгоцсон 2026 оны говийн бүсийн уралдааны хурдан хязгаал насны мөрд уралдаанд төрүүлж яригдсан төмөн хүүдийн бай шагналыг гартуулж байна. За шагналыг сумар нутгийн удирдлагууд, за уяаштай холбооны удирдлагууд болон за баяр наадам болон уралдааныг ивент тэтгэгчдийн одоо төлөөллүүд гартуулан өгч баяр хүргэж байна. Ингээд алт мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөний шагналаар шагнаж урамшууллаа. Хурдан шүлэн насны мөрдөр гэсэн. За өнгөн дээр 33 дугаарт урдан хээр үрээ одоо хар үрээ гарч ирсэн. Энэ одоо Баянгор аймгийн Баян сумын уяач Чулуундардын үлзий төмрийн одоо урд үрээ. За жоо хойштой шүү. За наатлаар 380 дугаарт урдан хол үрээ одоо гарч ирсэн. 58 дугаартай зээр дөрөө үзүүр өрөөнүүдэр нэлээд ширүүгөө үлдээ гарч ирээд одоо урагшилдаа үзэгчтэй. За энэ зээр дөрөв одоо Баянгор аймгийн Баазгасан маш Батгуугийн Хөрөлбаатар одоо урд үрээ байна. Батгуугийн Хөрөлбаатарын одоо урд нь зээр дөрөө. За 92 дугаартай зээр дөрөв одоо гарч ирсэн. Баянгор аймгийн Богцмэ аймгийн алдарт байж Бөө маамын сумыг ойж хурдуулж байгаа түүнийгөө Бөө маамын Мягмаржийн зээр дөрөв одоо энэ дөрөвдөр одоо гарч ирж байгаа шогаа дөрөвдөр одоо гараад ирсэн шүү үзэгчтэй. За өнгөний 3 хүрээний хамгийн цаатлаар халзуурыг одоо гарч ирсэн. За энэ Өвөрхөн аймгийн хайрхан дутаа сумын уяач Баасан дэлгэрийн дэлгэр дадагийн одоо урд үрээ сумын алдарт байж Таштамдгийн төмөр үлэг уяа солих нь таарлуу иж урдуулдаг. За Бүү маамын сумыгийн 2 жүрээ одоо гарч ирсэн урагшсан боллоо. За 92 дугаартаа галтар үрээ одоо гарч ирсэн бүлэгчтэй. За дүү одоо 92 дугаартаа галтар үрээ одоо хээр үрээ гарч ирсэн. За энэ өрөө Өвөрхөн аймгийн Баруун Баялаа сумын уяач Эрдэнэгийн Цэндээшийн одоо урд үрээ Цэндээшийн одоо Эрдэнэг одоо зэр халтар үрээ өнгөний одоо дөрвөн өрөө одоо хурдан за арын үрээнүүд харуулнаа. За одоо жоох ёо сууд огтон зогсохгүй 789 дугаартаа хурдан хол үрээ одоо уршиж байгаа үзэгчтэй. За энэ одоо Булган аймгийн Дашинжлын сумын уяач
аймгийн алдарт туяач Ташнамын Эрдэмэлгийн одоо урд үрээ байна. Үзэгч аймгийн алдарт туяач бүгдийн цэрэн одоо үеч хурлууд ийм үрээ одоо гарч ирсэн байна. Тэг 7 дугаартай цоохор үрээ энэ дундуудаа шарга үрээ дундуудаа уршилж гарч байна. Өвөр ханга аймгийн Арваа гэрсмэн уяач Баяр сайхны зол үеийн урд үрээ Сумын алдарт туяач Нэргэн Өлзөө одоо үеч хурлууд энэ дундуурхан гарч ирээд одоо уршилж гарч байна. За энэ дундуур яг түүний хардал дээр энэ алаг үрээ одоо уршилж байгаа. Цаатал дээр нь хиний үрээ одоо уршилж байна. 108 дугаартай уралдааны замдуудаа марцсан урд үрээ гарч ирсэн одоо уршилж байна. 180 дугаартай алаг үрээ. За энэ одоо алаг үрээ бол одоо Өвөр ханга аймгийн Богд Сумын уяач Мөнхөгийн төвшин жаргал одоо урд үрээ аймгийн алдарт туяач бүрд одоо үеч хурлуулж одоо үрээ. За энэ дунд 464 дугаартай хурдан алаг үрээ одоо халиу алаг үрээ гараад энэ үрээ одоо хиний үрээ шүү үзэгчтэй. Баян хонгор аймгийн Баянгол Сумын уяач Бямбагийн Маявэрийн одоо хурдан үрээ ус энэ дундуурхан одоо гарч ирээд одоо уршилж байна. За энэ 789 дугаартай алаг үрээ одоо уршилж байгаа. Энэ Булган аймгийн Дашинжлын сумын уяач Ташнамын Эрдэмэлгийн одоо урд үрээ аймгийн алдарт уяач Бикотын цэрэн одоо үеч хурлуулдаг. За түүний урд дээр энэ зээр төр одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. За энэ зээр тал зүүр бол одоо сөрөв нэлээд ширүүхөө үлдээ гарсан да. За энэ зээр төр бол хиний үрээ байна. 58 дугаартай урдааны замд урдсан. Баян хонгор аймгийн Баазган сумын уяач Батхүүгийн Хүрлбаатар одоо урд үрээ Батхүүгийн Хүрлбаатар урд нь зээр төр одоо уршилж байгаа. За одоо ингээд жоохон урагшлаад дугаараа. Зээр төр одоо уршилж байгаа. За энэ 48 дугаартай урд нь зээр төр одоо уршилж байна. Халзуураа энэ одоо ягаан цайжмүтээ зээр төр бол одоо Баян хонгор аймгийн Шинжирсмийн Морин спорт уяач толгой түргэн аймгийн алдарт уяач Тавгийн Жинзэргийн одоо урд нь зээр төр одоо уршилж байна үзэгчтэй. Баян хонгор аймгийн Бууцган сумын аймгийн алдарт уяач Батнасын Батарж одоо уяач болгон таарл уяач хурлууд энэ ягаан цайжмүрээ цайжвчтэй зээр төр дунд одоо уршилж байна. За одоо жоох урагшлаад үзүр өрөөндгөр ордё үзэгчтэй. За энэ дунд нэг цэнгэр каскан балгаатай цэнгэр цайжмүрүүд хонгор одоо уршилж байгаа. За энэ одоо мөн аймгийн алдарт уяач Бүүмамын Сумягийн үрээ шүү үзэгчтэй. Баян хонгор аймгийн Богд Сумын аймгийн алдарт уяач Бүүмамын Сумягийн одоо урд үрээ. За урагшлаад одоо үзүр өнөдөр 5 руу шургаж харагдаж шүү үзэгчтэй. За 77 дугаартай жоохон зөөлг яваад дугаараа 77 дугаартай урд үрээ одоо сурагшилж байгаа. За энэ одоо Баян хонгор аймгийн Өвөр ханга аймгийн Арваа гэрсмэн уяач Лонжтын Батчаргалын одоо урд үрээ Сумын алдарт уяач Нэргэн Өлзөөбаатар одоо үеч хурлуулдаг 77 одоо зээр дөрөв нэлээд өнгөн дээр сууж гад жоох хойшилж боллоо. За Бүүм Момагийн Сумягийн алдартын одоо хонгор үрээ 2 руу шургасан үзэгчтэй. Бүүм Момагийн Сумягийн одоо хонгор үрээ 4 дээр явж байгаа юм байна үзэгчтэй. 4 дээр одоо уршилж байгаа юм байна. За жоох хойшлоод өгөөрэй. За өнгөний үрээнүүд энэ үрээнүүд одоо хөдөлсөн байгаа. За цаатлаар одоо бас 058 дугаартай урд нь зээр дөрөв одоо ороод ирсэн уршилж байгаа. За тэр одоо тэр зээр дөрөв хиний үрээ байгаа. За Баян хонгор аймгийн Баазган сумын уяач Батхүүгийн Хүрлбаатар хурдан үрээ 6 дээр юм биш үү. За арын үрээ шахаж орж ирсэ. За энэ үрээнүүдээ одоо харуулъя үзэгчтэй. 789 дугаартай урдаас Булган аймгийн Дашинжлын сумын уяач Ташнамын Эрдэмэлгийн одоо урд үрээ оршиж байгаа. Наата 484 дугаартай 60 халиу алаг үрээ одоо уршиж байгаа үзэгчтэй. Энэ одоо Баян хонгор аймгийн Баянгол сумын уяач Бямбагийн Маявэрийн одоо хурдан алаг үрээ одоо ороод ирсэн байгаа. Цаатаар 92 дугаартай хурдан хээр үрээ одоо уршиж байгаа. За энэ одоо хээр үрээ бол Өвөр ханга аймгийн Баруун Баялаан сумын уяач Эрдэнэгийн Цэдэр аюушийн одоо урд үрээ одоо энэ дундхан одоо уршилж байгаа үзэгчтэй. За энэ дунд нэг 12 дугаартай задгаа дэлтэй жижигхэн зээр төр одоо хөөрхөн зээр гэдэг үгээр уршилж байгаа үзэгчтэй. Энэ хиний үрээ Баян хонгор аймгийн Шинжин сумын Сумын алдарт уяач Амар төвшингийн Тавсрынгийн одоо урд нь жижигхэн зээр төр одоо ороод ирсэн. Зээр төр ороод ирсэн. За энэ жижигхэн зээр төр бол одоо Баян хонгор аймгийн Шинжин сумын Сумын алдарт уяач Амар төвшингийн Тавсрынгийн үеж хурлуулж байгаа. Тавсрынгийн Бэг цүрэнгийн одоо хөөрхөн зээр гэдэг үгээр ороод ирсэн урдаа уршилж байгаа шүү. За наадлаар нь одоо 464 дугаартай урдааны замд одоо марцсан Баян хонгор аймгийн Баянгол сумын уяач Ямбагийн Маявэрийн алаг үрээ одоо уршилж байгаа. За 7 дугаартай тэг 7 дугаартай урдж байгаа шарга үрээ одоо бас энэ өөр урд одоо уршилж байгаа. За энэ шарга үрээ Өвөр ханга аймгийн Арваа гэрсмэн уяач Баяр сайхны зол хоёрын одоо урд үрээ Сумын алдарт уяач Нэргэн Өлзөө одоо уяас болгоо урдж 78-ын мөрөн дээр гадарсан. За ингээд одоо Баян хонгор аймгийн Богд Сумын аймгийн алдарт уяач Бүүмамын Сумягийн одоо урдан уяж хурлуулж байгаа Бүүмамын Мягмаржийн зээр дөрөө одоо өнөөдрийн Баян наадамд одоо хоолхон тасарлаа. За арын үндэс нэлээ одоо хоолхон тасарлаа шүү үзэгчтэй. Мягмаржийн Монгол Улсын дод малаа яач Ононгийн Батүлгийн унгаа адуу ийм үрээ одоо өнөөдрийн Баян наадмын за Баян хонгор аймгийн Жин сумцхан болгож байгаа говьмс урд мөрд уралдааны хурдан шөдлөн насны мөрд уралдааны хөтлөөд арын өрөөнөөс нэлээ одоо очтойхон гарч ирээд хоолхон тасарсан 2 жиг гатгаатай улмал одоо сурагчдагтай үзэгчтэй арын өрөөнд харуулах боломжтой юу? За ард дээр одоо 3 үрээ бол одоо нэлээ нэхэтэй одоо уршиж байгаа шүү үзэгчтэй. За хар үрээ ороод ирсэн байгаа. Ардл дээр нь Хүрлбаатарын Баян Баазган сууж Хүрлбаатар үрээ ороод ирсэн. Цаатлаар энэ Өвөр ханга аймгийн Хайрхан дулаан сумын зол хоёрын одоо хурдан шарга үрээ гараад ирсэн байгаа. Өвөр ханга аймгийн Хайрхан дулаан сумын уяач зол хоёрын хурдан шарга үрээ гараад ирсэн. За Нэргэн одоо Өлзөөбаатарт уяа солигод тааруулаад уяж хурлуулдаг. За энэ 58 дугаартай хурдан зээр дөрөв одоо бас гарсан цагаасаа бас нэг 7-8 бүрэн дээр гарч ирээд одоо уршиж байгаа. Энэ одоо үрээ. За энэ 58 дугаартай зээр дөрөв бол
Баянгар аймгийн Баазгай сумын үе яаш Батхүүгийн Хүрлбаатарын ордон зээр дээрээ 2 дээр байгаамаа үзэгчтэй. Хүрлбаатар Баазгайны Хүрлбаатарын ордон зээр дээрээ. За нөгөө 12 дугаартаа уралдааны зам дурдсан хөөрхөн зээр дурдсан. Баянгар аймгийн Шинжин сумын үе яаш Тавсрангийн мэгсрэнгийн ордонд хөөрхөн зээр дурддаг явж байгаа. Төв аймгийн Цэрэглэн сумын үе яаш онон мандагийн одоо тод мандагийн одоо унган адуу за араас дахиад нэг зээр дөрөө цаатлаар нэвтүүлээд үзэгчтэй. За нэвтүүлээд одоо нэг зээр дөрөө хөрөөрөөр явцсан энэ хиний өөр Баянгар аймгийн Богд сумын үе яач Дэлгэр мөрөнгийн одоо ордон зээр дөрөө 43 дугаартаа уралдааны зам нутам ордсон. За энэ өрөө байна. Баянгар аймгийн Баянбулаг сумын үе яач аймгийн алдарт байж Давгцрын одоо ордон зээр дөрөө нэвтүүлээ үзэгчтэй. Аймгийн алдарт үе яач Түнбаатарын Аз баяр одоо яаш гаднаа даруулдаг. Баянгар аймгийн Баянбулаг сумын аймгийн алдарт яаш Давгцрын одоо ордон зээр дөрөө нэвтүүлээд үзүүр өнөдөр ордорсон. Хүрлбаатарын өрөөндөө Хүрлбаатарын зээр дөрөөтэй холболоо үзэгчтэй. Тэр хар өрөө хоёрт бол нэлээд хэрэг үйлдэл орж ирээд одоо толбсон. За хөөрхөн зээрд одоо ард нь явж байгаа. За мөн одоо бас 464 дугаар уралдааны замд одоо мордсон. Баянгар аймгийн Баянмөнгов сумын үе ачаа Маявэрийн одоо урд алаг өрөө одоо сар дээр одоо нэгэд явж байгаа. За ингээд Давгцар алдртын одоо ордон зээр дөрөө одоо 4 дугаар ордсон. За одоо урагшил яа үзэгчтэй. За зээр дөрөө чи бүр цаашаа барааныхын баруун талаар гараа явчихын. За цаанаас нь шахлаа. За наадлуур одоо оруулах хэрэгтэй дээ. За бүр зогооноос энэс гараа явчихсан шүү. За орсон ингээд Хөвранга аймгийн Баянгар аймгийн Богд сумын аймгийн алдарт яач Хөвөө маамын сүмээг уйжруулж байгаа. За Мягмаржийн одоо ордон зээр дөрөө өнөөдрийн баян наадам төрүүллээ шүү үзэгчтэй төрүүллээ. За ард дээр нь Баянгар аймгийн Баазгай сум байж Хүрлбаатарын одоо ордон зээр дөрөө орсон. За түрүүний хар үрээ гараад 43 дугаартай Давгцрын одоо ордон зээр дөрөө амын үзэнд одоо ордолдоо үзэгчтэй Баянгар аймгийн Баянбулаг сумын. За ард дээр нь зээр дөрөө одоо ирсэн үзэгчтэй Баянгар аймгийн Баазгай сумын уяж Батхүү Хүрлбаатарын ордон зээр дөрөө айргийн 3 одоо ордолдоо айргийн 3 одоо ордолсон. За 4 дээр сартай зээр дөрөө одоо орж ирсэн. Шинэ сартай зээр дөрөө Баянгар аймгийн Үлжий цэмэг үе яач Түмэн жаргалын цогогийн сартай зээр дөрөө Түмэн жаргалын зээр дөрөө одоо орсон. За хар үрээ тэргээр одоо орж байгаа юм байна. За араас одоо энэ Өвранга аймгийн Хайрхан дулаан сумын Зол өрийн шар үрээ орж ирлээ. За 70 дугаартаа уралдааны замд одоо мордсон. Баян Өвранга аймгийн Тарагцсан үе Чингис Жаргалын Батэрдны одоо ордон зээр дөрөө одоо орлоо. За энэ 464 дугаартаа гарсан цагаас өнгөн дээр одоо урдсан Баянгар аймгийн Баянгол сумын үе яач Ямбагийн Маявэрийн одоо урдаа алаг өрөө одоо орж иж харагдаж байна. За мөн одоо 7 дугаартаа хар өрөө бол Баянгар аймгийн Баазгай сумын үе яач Дарханбаатарын Ичнэрийн одоо урдаа хар өрөө одоо орж иж байна. За ингээд одоо цаатлын өрөөнүүд бас нэлээд ширэг үйлдэл одоо орчлоо. Ингээд та бүхэндээ Баянгар аймгийн Жин сум зохион байгуулж байгаа 2026 оны баг 3 насны урдан шүд насны мөрд уралдааны хүргэлээ. Нутгийнхаа бүсийн уралдаан сайхан хоолхон дөрүүлээ. Баяр хүргэе. Оо баярлалаа. Сайхан хоолхон дөрүүллээ. Энэ онд өрөөнөдөр энэ онон гоцлог унгаа дуу. Манай найзнат тавч гисэн. Энэ айцтай баярлалаа хэлье доо. За тусал дэмждэг уйсан тийм ээ одоо хүмүүс та. Манай ах уйсан аймаг алдарсан яг. Ахтаа баярлалаа хэлье. Өдөр сайхан уралдаж хариг ам үзүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За өдөр зээр дүрээнийхэн талаар яриул тий алдартын зээр дүрэн. Яа даага зэрэг. Өрхөн унгаа өрөө байгаамаа. Хурдан байна. Өнөөдөр саймгийнхаа мөстэй сайхан урлаа баяр хүргэе. За баярлалаа. За цаг өөрөө хэлээд манай Баянгар аймгийн Баазгай сумын Батхүүгийн Хүрлбаатар гэдэг. Хүрлбаатарын зээр дүрэний дамжилт одоо сайхан. Миний зээр дүрэ битүүрээ. Говь сумбар аймгаас Шөө говь сумаас авч ирсэн. За. Энэ намар. За хүрээ сайхан өнөөдөр аймгийнхаа бүсд айрглаа баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулаад өөрийнх. Баянгар Хүлжээцэн хайрат. Төмжрал Эрдэнэ зөгтөдөг. За цог үрээс араа сайхан Тэглээ. Цангад дөржин дамб дорж баажих маань бид. За Өнөөдөр сайхан хайрглаа. хар өрөө өнөөдөр сайхан урлаж хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. Баянгар аймгийн Баян ус чулуун дорж хэлцэт гэцэл байна. За миний хар өрөөний удам өгч Төв аймгийн Алтан булаг сумын аймгийн алдартай Мэндэгэн ямсран гэж үнэ ангаа дуу. Тэгээд ямахтай баяр үргэж хэлмээр байна. Саад дүүржүүлж байгаа хүн байна. Тэгээд хадууных нь эхнээсээ ингээд цагаан аймгийн бүсэд харагдаж эхэлж байна. За инхүү хурдан шүдэл насны мөрд уралдаан амжилттай явагдаж өндөрлөө. За ингээд баяр наадмын төгсгөлд хурдан шүдэл насны мөрд уралдаанд төрүүлж яригдсан мордын одоо шагналыг одоо гардуулж байна. За шагналыг сумын удирдлагууд, уяжтай холбооны төлөөллүүд болон за мөн одоо бас энэхүү баяр наадмыг ивэнтэн оролцсон та сумын ард иргэд балчдын одоо төлөөлөл гардуулан өгч баяр хүргэлээ.
За энэхүү эрхэм үзэгчтэй Баянгор аймгийн Жин сум зохион байгуулж байгаа 2026 оны аймгийн бүсийн уралдааны хурдан даг гарааны 6 дээрээс баяргсан. За наадлаар тэр 82 дугаард урдан дагс нэлээд ширэг үйл дагаварсан байна. 80 дугаартай энэ Баянгор аймгийн богдсон морьч аймгийн алдарт туяач Жавцангийн улан баярын хойч орлуулж улан баярын ган жаргалын дагаад гарч ирсэн байна. За өнгөн дээр 789 дугаартай уралдааны замдардсан Булган аймгийн Ашинжлын сумын уяач Дашнамын эрдэнэтийн дагаад гарч ирсэн байна. Аймгийн алдарт Дашбек хотын цэрэн одоо хойч орлуулж байгаа наадлын зээр дагаад одоо цаатлаар дунд явж байгаа зээр дагаад одоо тэгж одоо гарч ирсэн харагдаж байна. За цаатлаар мөн одоо 28 дугаартай уралдааны замдууд домордсон Баянгор аймгийн Баянгол сумын Баярагийн Нандин баярын одоо хурдан хээр даг одоо цаатлаар одоо нэлээд ширэг үйлдэл гарч ирж байгаа харагдаж байна. За өнгөн дээр 101 дугаартай хурдан хээр даг гарч ирээд хурдан дагны уралдааныг хөтөлсөн үзэгчтэй. Энэ 101 доо Баянгор аймгийн Баян цагаан сум байш эдэр мөнхийн мөнх толгой одоо хурдан даг байна. Аймгийн алдарт байш Базрын Батуйг одоо яаж ойлгоод харуул хойч орлуулж байгаа хээр даг нэлээд ширэг үйлдэл гарч ирээд хурдан дагны уралдааныг одоо хөтөлсөн. За хоёр дээр бол 28 дугаартай уралдаансан Баянгор аймгийн Баянгол сум байш Баярагийн Нандин баярын одоо хурдан зээр даг одоо хээр даг одоо уршилж байгаа. Мөн цаатлаар тэр 35 дугаартай уралдааны замдурсан хурдан даг одоо гарсан 37 дугаартай юм болов. За энэ одоо Баянгор аймгийн Баян өндөр сумын уяач Бямбын Жанцан дэржин одоо хурдан зээр дагтай тун адилхан даг гараад ирсэн. За жоохон хойшлоод арын дагнуудаа зөөлхөн харуулад одоо урагшлээ. За ингээд одоохондоо хурдан дагны 100 задрааг үзүр 2 дагууд нэлээд чирэг үйлдэлээр явсан. 45 дугаартай зээр даг бол энэ үзүрийн дагнуудаар гараад ирсэн. За энэ одоо Баянгор аймгийн Эрдэнэ зөв сумын уяа богд сумын уяач мөнх сайхны галуудрахын даг за наадаануудын ураа хөндлөнгийн тоос ихтэй учраас бол арын дагнуудыг харуулхад бол нэлээд төвхөн байгаа тань. За энэ дунд нэг 90 дугаартай халдар даг одоо уршиж байна. За энэ одоо ногоон даг бол Баянгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт байж Төмөрсгийн Баян жаргалын одоо хурдан дагаа Төмөрсгийн Баян жаргалын хурдан даг энэ дунд одоо уршиж байна. Зэгэр газ хар газ малгаатай дундсан дунд нь шодон сүлдээ хул даг дунд нь одоо уршиж үзэгчтэй. Тэр бол Төв аймгийн Лүн сумын уяач Дорж хотын Эрдэнэ туяагийн одоо хурдан даг байна. Аймгийн алдарт туяач. За одоо жоохон урагшлаад манай зурдаач боломжоор одоо зөөлхөн одоо урагшлаад байгаараа. За тэнд одоо 23 дугаартай хул даг үзүрийн дагнуудаар гараад ирсэн. Урагшилж байгаа хээр даг. За энэ одоо Баянгор аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Бямбагийн Баяр сайхны одоо хурдан хээр даг наадлаар одоо энэ цэнгэр цэш нэмээд хурдан даг одоо гараад ирсэн байгаа. За 91 дугаартай зээр даг улаан газ малгаатай өгөөд унтсан. За тэр одоо зээр даг Баянгор аймгийн Баян улсын уяач Дорж хотын мөнх эрдний одоо хурдан даг ус энэ дунд удаа гараад ирсэн нэг 20-ийн мөрөн дээр одоо уршилж харагдаж байна. За энэ ягаан шар чийж нэмнэтэй оодон сүлдээ бас нэг жижигхэн зээр даг одоо бас гараад ирсэн. Уршилж үзэгчтэй. За энд яг бол Баянгор аймгийн Баянлаг Баян богд сумын уяач Жанцрын улан баярын одоо хурдан даг одоо бас рөөдрийн дагнууд уралдааны бас нэг дундуурхан гарч ирээд одоо уршилж байгаа. За хийн дээр энэ 49 дугаартай хурдан зээр даг одоо уршилж байна үзэгчтэй. За энэ одоо зээр даг бол Баянгор аймгийн Баянлаг сум байж Савсрангийн бэлгүүний одоо хурдан даг аймгийн алдарт байж Савсрангийн бэлгүүний одоо ойчрлуулж байгаа хурдан даг байна. За одоо жоохон ойртоод урагшлаад гараа. За энэ үзүүрийн дагнууд орчим. За ингээд өнгөн дээрээ болохтон зэрэг бор даг гараад ирсэн байгаа. Яг ингээд явж байгаа. За энэ бор даг бол 780 дугаартай Булган аймгийн Ашинжлын сумын яаж Эрдэнэтийн одоо хурдан даг. Төвний цаатал дээр 7 дугаартай хурдан бор алзан даг гарч ирсэн. За энэ одоо Өвөр аймгийн 10 хэрсэн мөн уяач Баяр сайхны Бям дотгоо хурдан даг Сумын алдарт байж нэргүй Үлзий бат одоо ойч хурлуулгаа. 101 дугаартай энэ сартай хээр даг бол Баянгор аймгийн Баян цагаан сумын уяач эдэр мөнхийн мөнгөн тулгын одоо хурдан алдай хээр даг шүүзэгчтэй. Мөн эдэр мөнхийн мөнгөн тулгын аймгийн алдарт байж Базрын Батуйг одоо уяасаад харуулгаа. За одоо хойшоо сууя. За ингээд одоо эдэр мөнхийн одоо хурдан даг одоо холгон тасралаа үзэгчтэй. Энэ хоёр даган дээр энэ дагнууд дээрсэн занаа дагнуудаа яваараа. Ер нь одоо үзүр дагууд одоо хөдлөөд одоо гараа явцсан байгаа. За хоёр дээр бол хиний даг шүү. Баянгор аймгийн Жин сумын уяач Батэрдээ цэрэн очирын алтан үс түрэн гэдэг даг хоёр дээр өдрийн дагны араас зүтгэлээ үзэгчтэй. За 3 дээр 28 дугаартай уралдааны замдурсан Баянгор аймгийн Баян улсын уяач Баярагийн Нандин баярын одоо хурдан хээр даг одоо уршиж авч байгаа. За 7 дугаартай бор даг 2 3 шургуудаа Өвөр аймгийн 10 хэрсмийн уяач Баяр сайхны Бям дотгын одоо хурдан зээр даг одоо уршилдаа. Сумын алдарт уяач нэргэн Үлзий бат одоо уяасаад таарлуу шурдуулдаг. За 3 дээр хээр даг одоо уршиж байгаа. За энэ хээр даг бол Баянгор аймгийн Баян улсын уяач Баярагийн Нандин баярын одоо хурдан даг. За түүний ардал дээр одоо энэ Булган аймгийн Дашинжлын сумын уяач Эрдэнэтийн одоо хурдан даг бор даг одоо уршиж байгаа. За 5 дээр 90 дугаартай хурдан бор даг одоо уршиж байгаа. За энэ одоо ногоон даг бол Баянгор аймгийн Баянлаг сумын уяач аймгийн алдарт байж Төмөрсгийн Баян жаргалын одоо хурдан дагаа. За арын дагнууд чинь нөмрөөд одоо ороод ирлээ даа үзэгчтэй. Наадлаар нь 88 дугаартай хурдан ширэг үлдээ орж ирсэн. 88 дугаартай хурдан даг орж ирэх шиг бол 482 дугаартай хурдан даг
орж ирлээ үзэгчтэй. 482 дугаартай уралдааны дунд орсон Баян-Хонгор аймгийн Говьолтой аймгийн Бэгэр сумын уяач аймгийн алдарт уяач Мөнхтөн Батэрдний одоо урдан дагаа Нармантхан Боён Лэгэрд гүний даагийн байж үзэгчтэй. За тэр даагнуудаа яваарай. Тэр даагнууд өдрийн даагны араас 2 даагны араас хөдөөжтэй уралдаан гарах нь. За Дашинчлээс Булган аймгийн Дашинцлангийн Батэрдний дааг одоо жоохон суучлаа суучглаа. За цаатлаар 482 дугаартай Говьолтой аймгийн Бэгэр сумаас ирж уралдаж байгаа Нармантхан Боён Лэгэрийн даагийн алдар дааг одоо ороод ирсэн байгаа. За 186 дугаартай Бор дааг бас одоо нэлээ ширүүхэн үлдээ одоо орж ирлээ үзэгчтэй. 180 дугаартай уралдааны 86 юм шиг байна. За 180 дугаартай уралдааны донд орсон хол Бор дааг одоо бас ороод ирсэн одоо уршилж байгаа. За ингээд энэ даагнууд бол одоо араас бол нэлээ ширүүхэн үлдээ орж ирээд хурдан даагны уралдааныг одоо үзүүр 2 даагны араас явсан. За одоо өмнө 2 даагны дээр очихоо. За энэхүү Баян-Хонгор аймгийн Жин сумцгон байгуулагдж байгаа 2026-ны аймгийн говийн бүсийн урд мөрдийн уралдааны хурдан дааг одоо барайнд орж ирэхэд Өвөр хангай аймгийн 10 хэрсэн мөж Бям дохтгон Бор халдсан дааг наатлаар одоо хөдлөөтөө орж ирж байгаа үзэгчтэй. За цаатлаар орох нь наатлаар орох нь. За орж ирсэн. За ингээд Баян Өвөр хангай аймгийн 10 хэрсэн мөж Бям дохтгон одоо урдан Бор дааг төрүүлээ үзэгчтэй. Өвөр хангай аймгийн 10 хэрсэн мөж Баяр сайхны Бям дохтгон урдан даагийг эргэн хөлзөө одоо уяас болгон таард ууж хурлууж хурдан даагны уралдаанд одоо төрүүлж байна. За хурдан даагны уралдааны ам үзүүн дээр Баян-Хонгор аймгийн Жинсэн мөн яаж Батэрдний цэрэ очрын одоо хурдан Алтан үсүрэн гэдэг дааг. За аргийн ам үзүүнд одоо урдаллаа. За арын даагнуудын бол байр одоо өөрчлөгдсөн байгаа шүү үзэгчтэй. За 3 дээр нь за 88 дугаартай хурдан Зээр дааг одоо орж ирсэн. За Саарал дааг одоо араас орсон 186 дугаартай хурдан Саарал дааг энэ бүртгэл дээр байсан 4 дээр одоо орж ирж байгаа харагдаж шүү үзэгчтэй. За ингээд одоо арын даагнууд бол нэлээ ширүүхэн үлдээ одоо орж. За эхний 4 дааг орж ирсэн. 5 дээр ямар дааг одоо орж ирэх вэ гэдгийг одоо бүгдээрээ харъя. Зарим нэг нь одоо бас бүртгэл хаягдж одоо бас бүртгүүлсэн байна. Бор халдсан дааг өнөөдөр Өвөр хангаагаас ирж Баян-Хонгорын бүс төрүүллээ. Баяр хүргэе. Өстө баярлалаа. Үнэхээр баяртай. За өөрийгөө сайхан танилцуулаа. Дааг нэг. Би Өвөр хангай аймгийн 9 жилийн сумаалт гэж үлзээ батгч юм. Эний дааг Дорон аймгийн Баян Түмэн сумын Түмнастын бачрал манай ахын матрик газар мэдэл. Энэ жил анхны наадам болж ирээ сайхан төрүүллээ баяртай байна. Сайхан уралдаж сайрагдлаа. Өнөөдөр бас сайхан уралдлаа. Баяр хүргэе. За баярлалаа баяртай байна. За дааг нэг. За намайг Баян-Хонгор аймгийн Жинсэн харьяа. Сумын алдар төрөж уяач Батэрдний цэрэ очир гэдэг. Миний хүрэн даг Төв аймгийн Алтан бол гэсэн юм. Эндийг нь ямсрын гэдэг нь унах одоо. Ижлээ хэд хурлаа. Энэ жил анхных нь уралдаа. За тэгээд цэгэрлэгчүүд суугаа Цохой аймгийн Самбар сум харьяат нийслэл алдарт уяач даваач Борис найзтай баярлалаа гэж хэлээ даа гэхэд. Зээр дааг өнөөдөр хайрглаа. Баяр хүргэе. За баярлалаа. Баян-Хонгорын говийн бүст дааг маань аргийн 3-аар давхлаа тэгээд. Энэ даагны маань удам өгшил Баян-Хонгор аймгийн Үлзий цумын харьяат Мөнхбаатар гэдэг ахын маань унган адуу тэгээд унган 2 адуу нь айрагдлаа 2 дааг 1-4-оор орлоо тэгээд ахтайн дашрын бас сайхан үржүүлгийн адуунд хурдан байна гэдэг ахтаа бас энэ дэс баяр хүргэе гэж. Аймгийнхаа бүс хайрглаа. Баяр хүргэе. Баяртай байна. Өөрийгөө сайхан. Баян-Хонгор аймгийн богц юм яриад мөнхөгийн төвшин зогсдог юм байна. Тий. Хулгайрын хоёр. Хулгайг огчлохоор Баян-Хонгор аймгийн Үлзий цум яриад Батүндингийн Мөнхбаатар гэдэг манай ахын маань унгаа даа. За хайр даг сайхан уралдлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Би өөр аймгийн алдарт байж баяраа гэдэг юм байна. Энэ охиныхоо нэр дээр бодсон юм аа. 80 бэр гэж охиныхоо нэр дээр бодсон. Тэр тагон сайхан тавар урлаа хэрэглээ. Баяртай байна. Ер нь одоо үзүүр дээр сайхан уралдлаа. Тэглээ сайхан урлаа. Тэгээд сайхан тэргийн дурлж байгаа. Жоохон суулгаад орчлаа. За хурдан даагны уралдаанд төрүүлж яригдсан хурдан даагнуудын байшинлыг гардуулаа өгч баяр хүргэж байна. За бас л одоо шимтээгийн сайхан уралдаан боллоо. Тэгээд хурдан даагны уралдаанд төрүүлж яригдсан даагнуудын байшинлыг сумын удирдлагууд болон за баяр наадмыг зохион байгуулагчдын төлөөлөл за ивентчдийн одоо төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэлээ. Хөрчлөө. За энэхүү эрдэмтдүүд үзэгчтэй. Баян-Хонгор аймгийн Жин сумд хомогдож байгаа 2026 оны говийн бүсийн урд мөрдийн уралдааны сонгол дунд насны ангид уралдаж байгаа хорц урдуулгууд гарааны зугаад ирсэн. За хамгийн наадлаар хул өрөө одоо оршиж байгаа Баян-Хонгор аймгийн Үлзий цумын уяач Лаасрынгийн Баяр жаргалын одоо ордон хул өрөө байна.
За ингээд үзүүрлэг одоо урагшлаад үзүүр өрөөнүүдийг та бүхэндээ харуулъя. За хурдан одоо сонгол донд насны хурдан мордын гуралдааныг Баян-Хонгор аймгийн Богдсумын аймаг алдарт уяаж Бөвөө маамын сумыг үеж хөрлөж байгаа. Богдсумын уяаж Дэндвийн гомбатын одоо хурдан зээр төрөө өтөсөө үзэгчтэй. Энэ Баян-Хонгор аймгийн Жинсмийн 100 жилийн өмнө наадам 2 жилийн өмнө одоо бас дааганда аман үйлдэлд ордолж ирсэн юм өрөө шүү үзэгчтэй. За жоо хойшлоод арын өрөөнүүдийг харъя. За Бэтэм алга 3 дээр шүүд Баян-Хонгор аймгийн Занаад өрөөнүүд шинэ Жинсмийн аймаг алдар Сономшин сэдвэрч Бэтэм алга 3 дээр одоо уршилж байгаа. За наадлаар нь 82 дугаартай уралдааны замдууд умарцсан зээр төрөө одоо уршилж байгаа. За энэ 4-5 мөр дээр явж байгаа зээр төрөө бол Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын уяач Бүрв самбуугийн Мягмарсангийн зээр төрөө сумын алдарт байж Бүрв самбуугийн Мягмарсангийн одоо хурдан өрөө одоо гараад ирсэн. За жоох ойрлон дунд нэг сайхан 4 дээр хээр үрээ гарч ирлээ үзэгчтэй. За энэ хээр үрээ бол хиний үрээ 49 дугаартай уралдааны замсан Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт байж Төмөрсгөн баян жаргалын үеж хөрлөж байгаа. За Төмөрсгөн баян жаргалын одоо өөрийнх нь үрээ одоо наадлаар одоо 4-5 бүрэн дээр хээр үрээ гараад ирсэн байгаа. За 5 дээр бол засмал дэлтэй зээр төрөө одоо орж байгаа. Тэр зээр дээр бол Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын сумын алдарт байж Бүрв самбуугийн Мягмарсангийн одоо хурдан зээр төрөө юм аа. За жоох одоо наашаа сууч. Надад араас нь бүрээ орж ирэх гэж байна. За жоох одоо хашаа сууч. Эхний 6 өрөө одоо орчуулсан. 8 дугаартай хонгор үрээ бас нэлээд ширэг үйлдэл гарсан үзэгчтэй. Хонгор алзуураа Ховалтай аймгийн Эрдэнэ сумын уяач мөнгө сүлтийн Бүрв цэрэн бүрийн цэрэн норвын үрээ шүү. За наад өрөөнүүдгээр цэрэн норвын үрээ тэр одоо урдлын өнгөний өрөөнүүдтэй одоо гараад авчлаа. Цэрэн норвын одоо өрөө гараад ирсэн. 11 дугаар 71 дугаартай урд үрээ энэ арын өрөөнүүд төр одоо орж ирсэн. Өвөр хангамгийн хайрхан дулаасан байж Мөнх Баатрын Бадам дэржин одоо урд үрээ шүү үзэгчтэй. За 01 дугаартай хурдан хол үрээ энэ засмал дэлтэй хол өрөө сараа ширэг үйлдэл орж ирсэн. Баян-Хонгор аймгийн Жинсм байж хөрөг чулууны Мөнхчингийн үрээ аймгийн алдарт байж Кандамрын төмөрч өдөр уяас ойлгон тааруулж одоо ойж хурлууд үрээ бол ороод ирсэн байгаа. За түүний урал дээр 84 дугаартай юм бол одоо нэг өрөө одоосон дээр шилэг орж ирсэн. За тэр хард ингээд 3 6 9 өрөө бол одоо сонгол дунд насны хурдан мордын уралдааныг бол хөтлөөхөн одоо хөтлөөд бас арын өрөөсөө жоохон сэргэн боллоо. За энэ задгаа дэлтэй хонгор өрөө орж ирсэн. Ховалтай аймгийн Эрдэнэ сумын уяач Мөнх сүлтийн цэрэн норвын өрөө шүү үзэгчтэй. Сумын алдарт бай цэрэн норвын өрөө. Дорнод аймгийн Сэрлэн сумын уяач анх чаргалын одоо онгон одоо өрөө бол одоо энэ 5-ын бөөрөн дээр ороод ирсэн уршилж байгаа. За түүний цаалтаар явж байгаа хээр өрөө одоо уршилж байгаа. Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт байж Төмөрсгөн баян жаргалын одоо урдан хээр өрөө 5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн байгаа. За хонгор өрөө бас одоо уршилж байгаа. За 3-4 бөөрөнөөр явж байгаа хонгор өрөө бол хиний үрээ 90 дугаартай уралдааны зам дурдсан. Дорнод аймгийн Цагаан Улсын үе яаж аймгийн алдарт яаж хавдэржи одоо хурдан өрөө үзэгчтэй. Төмөрсгийн баян жаргал мөн одоо уяас ойлгон тааруулаа ойж хурлуулж байгаа. За 2-3 бөөрөн дээр Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт байж Сономшин зэтэн чинь Бэтэм алга гэдэг үрээ бас одоо цаагуур ороод ирсэн. За жоо штэ арын өрөөнүүд чинь бас ширэг үйлдэ. За энэ өрөөнүүд юу шүү. За энэ араас 464 дугаартай хурдан зээр төрөө сая манай зурлаачийн дурдуудаа харагдаад өнгөрлөө. За 464 дугаартай хурдан зээр төрөө Баян-Хонгор аймгийн Баянгов сумын уяач Тун жаргалын Мөнх насангийн үрээ Монгол Улсын дулмандаа яас Сумьяас үрэнгийн Ган хуйгийн унган одоо энэ өрөө одоо орж ирсэн. За энэ хийн дээр цагаан нэмнэтэй жижигхэн задгаа дэлтэй зээр тал зөөрдөө орж илээ. Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын уяаш Нямсранган Батөргөлийн одоо орд үрээ Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын алдарт байж Нямсрангийн одоо хурдан задгаа дэлтэй зээр төрөө одоо орж ирсэн ба харагдаж байна. За ингээд энэ өрөөнүүд бол одоо эхний нэг 10 өрөө бол одоо сарын өрөөсөө жоохон сэрэг болсон. За 10 дээр бол 12 дугаартай Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын алдарт байж Нямсрангийн Батөргөлийн одоо урд өрөө ороод ирсэн байгаа. За түүний урд дээр бас одоо хол өрөө ороод ирсэн. Гандамрын төмөрч өдрөө хойж урдууж хол өрөө ороод ирсэн. За мөн одоо бас энэ 464 дугаартай уралдааны зэмдэрсэн Баян-Хонгор аймгийн Баянгов сумын уяач Отгон жаргалын Мөнх насангийн одоо урд нь зээр төрөө одоо уршилж байгаа. За түүний урд дээр задгаа дэлтэй 82 дугаартай уралдааны зэмдэрсэн жижигхэн зээр төрөө одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. За тэр зээр төрөө одоо өнөөдрийн баян наадамд бас нэлээд дээгүүр 82 дугаартай уралдааны зэмдэрсэн за сумын алдарт уяач Бүрв самбуугийн Мягмарсангийн одоо урд үрээ ороод ирсэн одоо уршилж байгаа. За ингээд хурдан одоо соёл настай сонгомол дээд насны хурдан морд уралдааныг Баян-Хонгор аймгийн Баян Богдсумын аймгийн алдарт уяач Бөвөө маамын сумыг ойж хурлуулж байгаа. Баян-Хонгор аймгийн Богдсумын уяач Дэндвийн гомбатын одоо хурдан зээр дээрээ хөдөлсөн хэвээрээ. Говийн бүсийн хурдан мордын уралдааны сонгомол дунд насны ангилал 2 дээр хол өрөө одоо уршилж байгаа. За энэ хол өрөө бол Баян-Хонгор аймгийн Үлцэцмийн уяач Таасрынгийн баяр жаргалын одоо урд үрээ шүү. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Баярын Батөрийн одоо унгаа одоо аймгийн бүсэд одоо бас нэг удаа төрүүлж авиргцсан юм одоо урд үрээ.
За ингээд Баян Онгор аймгийн Жин сумц гом болгож байгаа 2026 оны аймгийн бүсийн уралдааны сонгомол дунд насны ангиллын уралдааныг зээр дөрөв хөтөлсөн байгаа. За энэ зээр дөрөв Баян Онгор аймгийн богд сумын аймгийн алдарт уяач, Монгол улсын шилдэг уяач өвөө маамын сумыг үйж урдлуулж байгаа. За Баян Онгор аймгийн богд сумын угуул Дэндийн гамбалтын одоо урдан зээр дөрөв юм шиг үзэгчтэй. За энэ зээр дөрөв бол одоо Дэндийн гамбалт алдартын одоо унган адуу Дэндийн гамбалтын унган адуу. За Баян Онгор аймгийн Жинс цумын одоо 2024 оны 100 жилийн өмнө надад бас аман үзүүд одоо хордолж ирсэн ийм одоо хордуулгаа. Энэ зэр дөрөв одоо өнөөдөр Баян Онгор аймгийн Жинс сумц гом болгож байгаа 2026 оны аймгийнхаа говийн бүсийн урд мөрд уралдааны сонгомын дунд насны ангиллал төрүүлэн ирж төмөн олныг байсгаж байгаа торгом мөчийг одоо үзэгч таахан харж байна. За ингээд Баян Онгор аймгийн богд сумын аймгийн алдарт байж Бүүвэн маамын сумыг уйжруулж байгаа Дэндийн гамбалтын зэр дөрөө аймгийнхаа бүсийн дунд сонгомол дундад төрүүлээ. Та сүрэнгийн баяр жаргалын одоо буян туул гэдэг үрээ. За аймгийн одоо чанартай уралдаан нэг удаа аман үзэнд одоо ордог зүрээ. За Мягмар живийн элбэг хоёр гэдэг утас ингээд аман үзэнд одоо ордож байгаа харагдаж байна. За арын хоёр өрөө одоо ойрхон 3 өрөө одоо 4 өрөө ойрхон үзэгчтэй. Баян Онгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт байж Сономшин Сэдэндэржийн алаг үрээ наалтаар одоо орж ирсэн. Ховолтой Бэгрийн Цэнор өрөө одоо орж ирсэн. Цаатлаар одоо Дорнод аймгийн Цагаан уугийн Тавдэрчийн одоо хонгор одоо орж ирсэн. За энэ 3 өрөө одоо хамтдаа 4-5-аар орлоо. 6 дээр Баян Онгор аймгийн Баянлаг сумын уяач Төмөрсгөн баян жаргал алдартын одоо урдан тэр үрээ орчлоо. За зэр дөрөөс холгон дөрүлээ баяр үргээ. За баярлаа. Энэ Баян Онгор аймгийн буцаа Дэндийн гот маань зэр дөрөв байгаа маа. Дааганда богц цэвэн 100 жиштийн 100 жилд эрлээс ам үзүүлж ирсэн. Өнөөдөр аймгийн бүстэй хайргал ам үзүүлээ баяр үргээ. Өө баярлалаа. Сэтгэл өндөр өнөө тий. За өрөөнийхээ тухай ярил тий. Оюун өндөр сая өөрчлөлтөөр Баян Онгорын төвийн бүс дор суунд сонгомол ам үзүүлж ирсэн. За. Тийм л өрөө. Одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум яриад баярын мотор өнгөө. За хонгор үрээ. Бас сайхан гоёхон бүс хайрглаа баяр үргээ. За баярлалаа. За хонгор үрээний талаар ярил. За энэ хонгор Доронтой аймгийн Цагаан уусан юм. Лав гдэрчхийн өрөө гоё. Би энэ жил надаар ирж ирэгтээд сайхан хайрглаа. Хонгор аль зүрээ сайхан Баян Онгорын бүсд хайрглаа баяр үргээ. За баярлалаа. За өөрөө харилцуулаад Монголтой аймгийн Эрдэнэ сумын алдарт шүмсэлтэн сэнээр үүдэг. Энэ хонгороор Доронтой аймгийн Сэргэлийн сумын анх шаргалын өсөлтөнд үгийн хоногоо одоо үүдэг баярлалаа. Жил 2 оролдоод нэг төрүүлсэн. Энэ жил хайрглаа баяр үргээ. За баярлалаа. За өөрөөнийхөө тухай ярил. За энэ унгуурээ амгалангийн мэнд хоёр хаман Монголтрын зүйл. Байна. За олон хайрг дүр аваараа. За баярлалаа. За Жин сумц гом болгогдсон 2026 оны Баян Онгор аймгийн говийн бүсийн уралдааны сонгомол дунд насны ангиллалд амжилтаа оролдож төрүүлж яригдсан түмэн ихүүдийн баян шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд одоо сум орнот хөдөрлгүүд баяр наадам зохион болгогч болон за ивент эцэгчдийн одоо төлөөлөлүүд гардуулан өгч байна. Өргөмжлөл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. За орчидоо. За инхүү ихмүүд үзэгчтэй Баян Онгор аймгийн Жин сумц гом болгож байгаа 2026 оны аймгийн бүсийн уралдааны хурдан гарааны 6 дээрээс ирсэн. Хамгийн наадаар 40 дугаартай энэ Өвөр хангай аймгийн Харагцмын аймгийн алдарт Сангадэрчийн дөрж банчиг уйжруулж байгаа Чойж өмцийн Баярбатын одоо хурдан зээр дагав хамгийн наадаар одоо гарч ирсэн харагдаж байна. За ингээд одоо нэг 43 дугаартай алаг даг одоо энэ дундуудаа гараад ирсэн байна. Баян Онгор аймгийн Баян Уусмын уяач Тавсрынгийн Мягмүсрынгийн одоо хурдан даг байна. Төв аймгийн Алтан болог сумын Мэндээгийн Нямсрынгийн одоо онгаалуу алаг даг одоо энэ үлдвэрийн дагнуудаар одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Тэг 48 дугаартай хурдан халтар даг одоо өнөөдрийн баян наадам хурдан дагны уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн. За энэ дагуу Баян Онгор аймгийн Жинс цумын сумын алдарт уяач Батэрдний тэр очрын одоо хурдан даг дааш үлдвэрээ ам үзүүд одоо ордуулсан. За өнөөдөр халтар даг нь өнгөн дээр одоо гараад ирсэн байна. Наадаар улаан хувцастай одоо улаан газ малгайтай өгд унтсан халтар даг одоо гараад ирсэн байгаа. За энэ халтар даг нь Баян Онгор Дорногов аймгийн уяач Гамбатын өсгөрийн одоо хурдан дагаа аймгийн алдарт уяач бүрийн Буяндоо оюун сайдын тааруулж уйжруулдаг энэ даг одоо гараад ирсэн байгаа. За цаатлаар 48 дугаартай уралдааны зам дурдсан Баян Онгор аймгийн Жинс сумын алдарт уяач Цэрэг очрын одоо хурдан даг гараад ирсэн. За одоо жоох хойшоо зугаад арын дагнуудаа ингээд харуулъя. За 58 дугаартай хурдан даг үзүүрийн дагнуудыг 3 дээр одоо гараад ирсэн. Баян Онгор аймгийн Баян цагаан сумын алдарт уяач Сүхбаатарын гүр орчиг одоо хурдан даг гараад ирсэн байна. За мөн одоо энэ 39 дугаартай хурдан дагаас үзүүрийн дагнуудаа гараад ирсэн. Төв аймгийн Лүн сумын уяач
Ганбаатар аймгийн алдарт байж Ганбаатарын аюул зөний үе шуурдуулж байгаа Ганбаатарын анхтын одоо хурдан дагуулууд үзүүрийн даган дээр одоо эхний 6 даг одоо хурдан урдаан өгдөөсөн бол арын дагнуудын өнгөн дээр 52 дугаартай урдааны зам Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт Чойжмцын Баяр хотын одоо урдан дээр даган одоо гараад ирсэн байна. 40 дугаартай хурдан даг одоо бас энд гараад ирсэн мөр үзэж байна. Өвөр хангай аймгийн зүүн баялаас юм аймгийн алдарт Тарагтын тод хоёрын одоо мөнгө шагийг үйчүр дууж байгаа Төмөр хотын 60 цагны даг энэ наатын цэгэр газ маргаатаа өгдөнцөө хурдан даг одоо бас наатар нэлээд ширэг үйлдэл 7-8-ын бөөрөнд уршиж харагдаж шүү. Дахиад хойшоо суулжээ. Энэ дагнуудын өнгөн дээр Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт Чойжмцын Баяр хотын одоо хурдан даг шүүлэгчтэй. 81 дугаартай бууралдаг бас үзүүрийн 7-8-ын бөөрөөс гараа ивсэн Баянгар аймгийн Жинс мөнгө яаш Батэрдний загаж одоо хурдан даг Баянгар аймгийн Богцсон аймгийн алдарт Гандамрын төмөр чөдрийн одоо унган даг шүүлэгчтэй. За одоо юу вэ? За ингээ ер нь бол бүгд дагнууд бол одоо ингээд эхний 6 даг ард дээр нь дахиад 6 даг гээд 12 даг бол 11 даг бол одоо хурдан урдааны хөдөөсөн. Тараг хасган малгайтай өгд унтсан цавдар даг ороод ирсэн байгаа. Энэ Өвөр хангай аймгийн харваа гэрсэн мөнгө яаж Баяр сайхны зол хоёрын одоо урд дагаа. За Баяр сайхны зол хоёрын урд дагааг одоо Сумын алдарт байж хин одоо уяас гэдэг таарууд өөрөөр нэргүй үлзий одоо уяас гэдэг таарууд хойч хурлуулдаг ийм одоо дагуулууд тавдар дагуул нэлээд ширүүх үйлдэл одоо оршиж байна. За өнгөний 5 дагуулуудаа жоохон тасарсан байдаг. За 5 дээр Баян хонгор аймгийн Бууцгаан сумын уяач Эрдэнэчрийн Бям гэрлийн одоо хурдан даг ороод иржээ. Торнот аймгийн Баян дэм сумын Бохотын Дмэн заягийн одоо хатуу хайр даг 5 руу шуруулаа үзэгчтэй. За 4-дөр 43 дугаартай урдааны зам дурдсан Баян хонгор аймгийн Баян сумын уяач Тавсангийн Бягмсангийн одоо хурдан даг шиг үзэгчтэй. Тавсангийн Лувсан дам одоо уяач хурдан дагуулдаг журлуулдаг. За тэр Баян хонгор аймгийн Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт Чойжмцын Баяр сайх Чойжмцын Баяр хотын одоо урдан дээр дагтар Харкасан болготой өгд унтсан 5 дээр одоо гараад ирсэн уршиж байгаа. За ингээд эхний 5 даг арын дагнуудаас жоохон сэрэг юм үзэгчтэй. За ард дээр нь Өвөр хангай 2 даг одоо орж ирж байгаа. 81 дугаартай Баян хонгор аймгийн Жинс мөнгө яаж Батэрдний загар зүйн одоо хурдан бууралдагаа Баян хонгор аймгийн Богцсон аймгийн алдарт байж Гандамрын аймгийн алдарт байж Төмөр чөдрийн одоо онго одоо долоогийн бөөрөнд одоо орж ирсэн. За 77 дугаартай урдааны зам дурдсан Өвөр хангай аймгийн 10 гэрсэн байж Баяр сайхны зол хоёрын одоо хурдан дагуул долоогийн бөөрөнд одоо орж ирлээ. Баян хонгор аймгийн Жинс зохион байгуулж байгаа 2026 оны Оюмс урдан мөрдийн уралдааны сонгол дагны уралдааныг халтар даг хөдөлсөө. За энэ удаа гартан цагаас хөдөлж уралж байгаа дагуул Дорногов аймгийн уяач Гамбатын өсгөрийн одоо хурдан даг шиг үзэгчтэй. За энэ удаа аймгийн алдарт байж Бүрэн Буяндаа оёс гэдэг таарал уйжурлуулж байгаа. Сайхан заягийн Тэмүүлэн гэдэг одоо хүү унтсан ингээд хурдан сонгол дагны уралдааны хөдлөөд одоо уршиж байгаа. За Дуурсрынгийн Наранбаатар гэдэг хүү одоо энэ Төв аймгийн Лүн сумын уяач Ганбаатарын анхтын одоо урдан дээр тавсан дагийг одоо бас хөдөлсөн унтсан явж байгаа. За наатан жоохон шахаад өгсөн ч болох юм шиг жоохон барай цаан шиг байна штэ. За ингээд одоо өдөр 2 дагуулууд хурдан дагны уралдааны хөдөлсөн. За ингээд одоо уршиж байгаа. Арын дагнууд одоо орж иж байна. За 43 дугаартай Баян хонгор аймгийн Баян сумын уяач Тавсрангийн Мэгүнсрэнгийн алаг даг одоо орж иж байгаа. Түүний ард дээр 482 дугаартай Баян хонгор аймгийн Бууцгаан сумын уяач Эрдэнэчрийн Бям гэрлийн Топ хэр гэдэг дагуул 4 дээр шүүзэгчтэй. Топ хэр гэдэг дагуул 4 дээр шүүж байгаа. За өзөрөө 2 дагуул одоо барай гараад шуурсаа үзэгчтэй. За өнгөн дээр одоо Төв аймгийн Лүн сумын уяач хиний даг ороод ирлээ үзэгчтэй. Ганбаатарын архтын одоо орбор зээл халсан даг одоо ороод ирсэн шүүзэгчтэй. Төв аймгийн Лүн сумын одоо уяачин даг одоо орж ирсэн. За 2 дээр одоо 180 дугаартай урдааны зам дутсан. Торногов аймгийн уяач Бүрэн Ганбатын өсгөрийн одоо урдан халтар даг одоо 2 дээр шүүзэгчтэй. Халтар даг бол одоо 2 дээр өгч байгаа. Аймгийн алдарт байж Буяндаа уяас орж байгаа. Бүрэн Буяндаа уяас гэдэг таарууд ойж урдуулгаа. За ингээд Жинс зохион байгуулж 2026 оны Оюмс урдан мөрдийн уралдааны сонгол дагны уралдаан барайнд орж ирэхэд за 39 дугаартай уралдааны зүүн Төв аймгийн Лүн сумын уяач Ганбаатарын анхтын одоо хурдан зээл тавсан даг төрүүлээ үзэгчтэй аймгийн алдарт байж аюур зүүн уяас гэдэг тааруулсан. За амун үзүүнд Дорногов аймгийн уяач Ганбатын өсгөрийн одоо хурдан даг халтар даг амун үзүүнд одоо хурдаллаа. За 3 дээр хиний даг одоо орж ирлээ. Баян сумын уяач Тавсрангийн Мэгүнсрэнгийн одоо хурдан алаг даг одоо хурдсан бол за 4 дээр Өвөр хангай аймгийн 10 хэр сумын уяач Зол хоёрын одоо хурдан завдар даг одоо айргийн 4-д одоо хурдаллаа. Айргийн 4-д одоо хурдаллаа. Нөгөө хэр дагны хүүхднээс юм байна. 5 дээр 52 дугаартай уралдааны зонцсон Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт уяач Сангадүржийн дөрж бантгүй чурлуулж байгаа. За Өвөр хангай аймгийн Тарагцсан уяач Чойжмцэн Баяр хотын одоо хурдан зээл даг. За ингээд одоо айргийн 5-д одоо хурдаллаа үзэгчтэй. Энэ топ хэрийг хүүхд нь ойц юм байна. Сая ойчудаа. Тэглээ Баян хонгор аймгийн үзүүр дээр одоо ирээд одоо ойчлоо.
За арын дагнууд одоо орж иж байгаа. За энэ гол харагдсан аймгийн алдартай яаж тодорхой үеж урдуулж байгаа хиний дагаад орж ирлээ өдөгчтэй. Төмөр хотын 60 сайхны одоо хурдан дагаад орж ирлээ. 81 дугаартай уралдааны замд одоо мордсон. Баянгор аймгийн жин сүмэн уяж Сумын алдартай Батэрдний загржийн одоо хурдан буурлаа одоо орж иж байна. Сайхан уралдаа хийлээ. Сайхан төрлөө. Баяр хүргөө. За баярлалаа. За дагныхын тухай ярил тийм. За энэ би Төв аймгийн Лүн сумын аймгийн алдартай аюурсан. Энэ манай дүүгийн гонон даах. Миний төв төрсөнд харахад гэж залуу. Сомол дагны уралдаанд хайрагдлаа баяр хүргөө. Баяртай байна хөө. За манай галтар дааг энэ манай найз Бүрэн аймгийн Баян өндөр сум яриад аймгийн алдартай яач. Хөрвийн буян даа гэдэг нь. Унгаа дөөрийнх нь. Ийм тохоо. Сайхан уралдаа замаа үзүүч ирлээ хөө. Аймгийн хүмүүст хайрагдлаа баяр хүргөө. За баярлалаа. Нийт жин сумынхаа ард түмэнд энэ сайхан бүсгийж байгаа. Баяр надад минь дөргийа. За дагныхын тухай өөргөө. За миний алагдах Төв аймгийн Алтан булаг Миндэг Нямсар ах унаа дагаагмаа. Энэ сая хэмжээнд орсон тэгээд ганц нөгөө юмтай хилэмээ гэдэг хөрн сонгомл нь моролтуулаад сайхан харагдуулаа баяртай байна. Согмол дааг сайхан харагдуулаа баяр хүргөө. За баяртай баярлалаа. Цавдар дагны тухай бас ярил өөргөө сайн байна. Энэ цавдар даг нь Монгол нотмол ойш өнгийн батал байх юм. Энэ жилийн өмнөх шинтлийн их хурд дайрагдаг хонгоролц мөртөр эцэг өтөр байна. Үүрэнгээ хужирч малын хэмч нэг яах минь санаалгаад энэ үйл авчирсан байх. Нэг яхад бас энэ төсөнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Сайхан уралдаан зүрлээ баяр хүргөө. За баярлалаа. За өөргөө сайхан талцвал дагныхын тухай. Өө намайг өгөрөн гамд хэрэгцсэн яриад. Батбэрийн байлчин юм гэдэг юм аа. Энэ манай чаж амцх баяр утгах юм байна даа. Баач маань уяа зэрэг тааралт. Жин сүм зохион болгосон 2026 оны Баянгор аймгийн Говьмс хурдан морьдын уралдааны хурдан сонгомол бага насны ангилалд оролцсон. Дагнуудын одоо байшинлыг одоо гардуулж байна. За эзэн хүмүүст нь одоо өргөмжлөл медаль, мөнгөн чиглэлийг гардуулан өгч баяр хүргэлээ. За энэхүү одоо баяр наадмын сонгомлын уралдааныг Jins Memory Sport ойштой холбоо даан одоо зохион байгуулсан байгаа. Баянгор аймгийн Jins сүмэнд маань аймгийн бүсийн уралдаа амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгэхэд баяр наадмынхаас сэтлээ бүсийнхаа уралдааны талаар бас ярихгүй да. За сайн байцгаана уу. Jins сүмэнд маань бас бага насны говийн бүсийн уралдаа маань амжилттай зохион болгож өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр тутас үнэхээр сайхан өнөр өтгөх наадам болж байна. За 5 аймгийн 200 гаруй хурдан үлгүүд ирж бас хурд шандсан сорсон сайхан наадам боллоо. За ер нь Jins-тэй одоо хаваржилт тэр байна. Нутаг орныхоо бас сайхан өнгө төрхийн талаар бас ярихгүй тийм. За хавралцлын үед бас дажгүй сайхан байгаа. Тэгээд одоо жоохон хур борол бас хүлээж байна. Энэ сайхан бас холдон хурдан үлгүүд бас хэрэг сайхан уралж байгаа юм чи. Энэ хиймрөөрөө бас маань тэг маань 100 жуулах сайхан болох хаа гэж найдаж байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид тав хүндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээ Баянгор аймгийн Jins сүм зохион байгуулагдсан Баянгор аймгийн 2026 оны говийн бүсийн бага насны одоо хурдан морьдын уралдаанаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэлээ. Нэвтрүүлэг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Баянгор аймгийн Jins Memory Sport ойштой холбооны хамт олондоо талархал илэрхийлье. Тэгээд олон сайхан айр өдрөө хүртэж олон сайхан одоо наадмын өнгө чимэг болж байгаа юм. Эрүүлийг өргөн төвшүүлж нэвтрүүлгээ жаргаж байна. Тэгээд дараагийн уралдаан наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.